Трамп саяхан банкнуудаа Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа эхэлдэг банкнуудаа шинэ банкнуудад чиглэсэн шийдвэр гаргасан юм байна. За яасан бэ гэхээр Америк нэгдсэн улсад очсон дурын гадаад улсын иргэн банкны данс нээж болно, үйл ажиллагаа эрхэлж болдго юм байна. Тэгээд Трамп ямар шийдвэр гаргасан бэ гэхээр энэ одоо юу яаж байгаа банкны данс нээж байгаа хүмүүс цагаачлалын нөхцөл байдлыг илүү нэгтэлж хардаг байгаа ч цагаачлалтай холбоотой хүмүүс айх юм биш үстэй гэж ингэж сануулж ах шиг байна. За өөрөөр хэлбэл хөөрхий харлан гэж ярьдаг штеп. Манай харлцсан байгаа хүмүүс яг өөрийнхөө нэр дээр биш нөхрийнхөө нэр дээр эсвэл найзынхаа нэр дээр банкны данс нээгээд Америк данс нээгээд тэргээрээ цалин пүнлөө аваад ч юм уу тэгээд ингээд явж ань зогоодог бас хүмүүс байдаг багтай. Тэгсэн чи тэрийг ингээд илүү нэгтэлж ажил Америк нэгдсэн улс бол ерөөс цагаачтай дайн зарлцсан байгаа өөрсдөө цагаачтай. За энэ цагаачтай одоо байлдах гэх юм уу эднүсийг одоо цагаачтай тэмцэхэд одоо банкнуудыгаа илүү няхуур ханд энэ нээж байгаа данснууд нь гүйж байгаа гүйлгээнүүд нь ямар нэгэн байдлаар хууль бус цагаачтай холбоотой байх хэсэг дээр илүү нэгтэлж ажиллах тийм тушаал гаргасан байгаа. За түүний дагуу Трамп банкинг immigration status order гэдэг хальт Америк нэгдсэн улсад бас 50,000 нэлээд өндөр хальтаагаар тэргүүлж илээ.